87 дугаар анги. Тэнгэрийг захирагч. Сүнслэг жимсийг Йоан далд хийчихэд Йоан Пинг эзэгтэйг даган 4-р давхрыг үзнэ. Энэ яадаг үрэл юм гэж Юра улаавтар үрлийг хараад асуух ба ганц үрэл яаж хэдэн зуун сая хүрдэг юм бол гэж гайхна. Энэ бол сүнслэг хөгжүүлэлтийн үрэл. Энэ үрэл сүнслэг мастраас өмнөх хэд зэрэглэлийн тулаанчийн хүчийг бүрэн нэг зэрэг ахиулдаг юм. Өөрөөр бол 9 төвшин гэсэн үг гэж Пинг эзэгтэй тайлбарлав. Бүтэн зэрэглэгнэ. Тэгвэл би энэ үрлийг хүртвэл шууд сүнслэг дайчин болох нэ гэж Юра шоконд оров. Тийм ээ, гэхдээ үүнийг амьдралдаа ганц удаа л хүртэж болдог учраас ихэнх хүмүүс нэгдүгээр төвшний сүнслэг дайчин байх үедээ шуудхан сүнслэг мастер болох гэж хүртдэг. Хөөх, энэ хэр үнэтэй вэ гэж Йоан түүнээс асуув. 650 сая гэж Пинг эзэгтэй инээмсэглэн хэлв. 650 сая гэж Йоаны ам нь ангаав. Тэрээр 5 дахь төвшний сүнслэг дайчин амархан болсон тул түүнд энэхүү үн байж боломгүй мэт санагдаж байсан юм. Гэвч энэ ертөнцийн ихэнх тулаанчид олон сар эсвэл жил болж байж ганц төвшин ахидаг тул тэдний олон жилийн хөдөлмөрийг хэмнэж өгчл байвал тэр нь үнэлж болшгүй зүйл юм. Тэд үзэж дуусчаад Пинг эзэгтэйг даган 5 дахь давхарт гарах ба тэнд 7 лангуул байсан юм. Энд байгаа бүх зүйлээс тэрбум холд авсан үнэтэй үздэй. Тэр их мөнгөөр энэ ертөнцид юу хийж чадах бол гэж Юра бухтнав. Тэрбум алт их юм шиг боловч чиний бодсон шиг тийм ч их биш. Дундаж бүлгэмүүд сард хэдэн 10 сая алт олдог бас зарцуулдаг. Харин том бүлгэмүүд хэдэн 100 саяг олж бас зарцуулдаг гэж Пинг эзэгтэй хэлв. Гэхдээ тэр чинь хэдэн мянган хүнтэй бүлгэм эзтэй. Ганцхан тийм их мөнгө зарцуулна гэхээр төсөөлж өгөхгүй юм гэж Юра толгой сэгсрэв. Хэрв чи авьяастай бол хүмүүс чамд хэрэгцэд бүх зүйлийг чи өгнө. Чинэлэг гэр бүлүүд авьяаслаг хүүхдүүдтэй хэр их мөнгө зарцуулдгийг мэдээд чи гайхах болно гэж Пинг эзэгтэй инээмсэглэн хэлв. Энэ сүнслэг алтан торгоос жишээ авъя. Энэ сүнслэг алтан торго бяцлаглалын тогтмол хурдыг нэмэгдүүлдэг үрлийн орц юм. Хэрв танаа гэр бүлд авьяаслаг ирээдүйд хүчрхэг нэгэн болж илүү хийд хөрөнгөтэй болгож өгөх хүүхэд байхад зарцуулах мөнгөтэй бол хөгжилд нь хөрөнгө оруулалт хийн үстэй. Хөгжилд нь хувь нэмэр оруулах, хөрөнгө оруулалт хийх илүү их ашиг хүртэхтэй ялгаагүй. Ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийх гэж юу гэж Юра хамгийн авьяаслаг нэгэн Йоан руу харах ба дахир дутуу болохоос өмнө гэр бүл нь түүнд хэрэг хөрөнгө зарцуулдаг бол гэж бодно. Чи 7 өнгөт навч гэж мэдхүү хэр үнэтэй бол гэж Йоан гинтгэн асуув. 7 өнгөт навчаа энэ алтан галчуу захын тэр чигээрээ олж авахыг хүсэх боловч хизээч зарахгүй зүйл юм шүү дээ. Маш ховор үнцэнтэй учраас надад байсан бол шуудхан 6 давхарт байгадлуулах байсан юм. Үнцэнтэй гэж юу гэж Йоан толгой дөхөв. Түүний хариултлыг харсан Пинг эзэгтэй түүнд 7 өнгөт навч байгаа эсэх талаар сэжиглэн харна. Цааш явцгаая гэж Пинг эзэгтэй үргэлжлүүлэн тэдэнд тайлбарлана. Удалгүй Пинг эзэгтэй тэднийг хамгийн дээд давхарт дагуулж ирэв. Энэ давхарт 3 зүйлсэл байгаа юм уу гэж Йоан 3 зузаан лангуут харах ба өмнөх давхруудыг бодвол лангууны шил нь хав хар байсан юм. Энэ лангуунууд над шиг сүнслэг агуу мастерын дайралтаас сэргийлэн тойргоор хамгаалагдсан юм гэж Пинг эзэгтэй тэдэнд тайлбарлав. Тэгээд Пинг эзэгтэй хуруугаа хавсрахад нэг лангууны шил тунгалаг болж доторх зүйл нь харагдаж эхлэв. Эн чин зүрх үү гэж Йоан цохилж байгаа зүрх шиг зүйлийг хараад асуув. Энэ цохилж байна гэж Юра уулга алтна. Энэ зүрх шиг харагдаж байгаа ч хэлээ урд нь сүнслэг агуу мастер байсан мангасын цөм юм гэж Пинг эзэгтэй хэлв. Энэ цохилж байгаа зүйл мангасын цөм гэж юу гэж Йоаны ам нь ангаах ба анх удаага ийм цөм харж байгаа нь тэр юм. Йоан энгийн цөмийг шуудхан идэж чадах боловч иймэрхүү заваан зүйлийг амдаа хийх асуудалтай байсан юм. Энэ сүнслэг агуу мастер мангасын судсаар чөтгөрийн цус урсаж байсан учраас цөм нь ийм харагдаж байгаа юм. Чөтгөр мангасыг ямар ялгаатай гэж Йоан асуув. Чөтгөрүүд бол хүнтэй төстэй боловч хүнч биш, араатанч биш оршихуй бас маш хүчтэй айц сүргэм. Тэд цусан дурлагч үүсэл гарлан үл мэдэгдэх оршихуй. Ойлголоо гэж Йоан толгой дөхөв. Гэхдээ энэ доод ертөнцөөс чөтгөрийг олохгүй. Тэд энд орших дэндүү хүчтэй учраас тэр юм. Дараагийн зүйлээ үздэцгээе. Энэ чамд их таалагдана гэж Пинг эзэгтэй дахин хуруугаа хавсрахад дараагийн лангуун дотор харагдаж эхлэв. Эн чин сэлэм үү гэж Йоан хэрцгий харагдах үзэсгэлэнтэй сэлмийг харан нүд нь унах ба барьж үзмээр санагдтал гарн захтнаж байв. Энэ энгийн нэгэн эрдэм бишээ. Энэ бол сүнслэг зэвсэг гэж Пинг эзэгтэй инээмсэглээд бас үүнийг Тэнгэрийн захирагч гэдэг юм. Сүнслэг зэвсгээ гэж Йоан улам их сонирхож хэлв. Аха, та бас сүнслэг зэвсэгтэй эзтэй гэж Юра гинт санав. Гэж Пинг эзэгтэй түүн рүү гайхшран харна.
Чи ч бас сүнслэг зэвсэгтэй юм уу? Би харж болох уу гэж Пин эзэгтэй жижигнэн хэллээ. Болно гэд Юан од тавцлыг гаргаж ирэв. Гайхалтай. Би анх удаагаар сүнслэг зэвсэг ашиглагч нэгэнтэй учирч байна. Зүгээр бол хаанаас авснаа хэлээч. Миний тусалсан нэг хүн бэлгэлсэн юм гэж Юан 50-аар хариулв. Чамд өгсөө гэж Пин эзэгтэй зог тусан албанхан тэр. Тусалсан гэж зүгээр л сүнслэг зэвсэг өгдөг ямар хүн байдаг вэ? Харин чи энэ сэлмийг хаанаас олсон юм гэж Юан түүнээс асуув. Би энэ сэлмийг нэгэн хүчрэг тулаанч өв залгамжлалын бунхнаас 500 жилийн өмнө олсон юм гэж Пин эзэгтэй хуучнаа дурсан хариулв. Өв залгамжлалын бунхаа тэр чинь юу юм гэж Юан толгоогоо хазаалган асуув. Ерөнхийдөө бол тулаанчийн оршуулгдсан газар. Юан ахаа хүчрэг тулаанч дүхтлээ ойртоод ирэхлээр өөрийн эд хөрөнгө сурсан мэдснээ өвлүүлэхийн тулд сорил бэлдсэн бунхан юм гэж Шавха тайлбарлав. Харин надад хизээ олсон нь илүү их сонирхолтой байна. 500 жилийн өмнө гэсэн нь тулаанч үнэхээр тийм урт насалдаг гэж үү гэж Юро Пин эзэгтэй царайг харан гайхших ба 500 байтугай 150 наслах талаарч төсөөлж байгаагүй юм. Тийм их сүнслэг мастер тулаанчд 1000 наслаг гэж Пин эзэгтэй түүн тайлбарлав. 1000 гинэ тэгвэл сүнслэг хаан гэж Юро Шавха руу хараад асуув. Шавхагийн хүмсэг татгах ба Юрог хараад яагаад асуусан учрыг нь ойлгож байв. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ дор хаяж 100000 жил гэж Пин эзэгтэй гимгүү царайлан хариулв. 100000 жил гинэ гэж Юро уулга алдах ба Шавхагийн насны талаар улам сонирхож эхлэв. Би энэ сэлмийг олсон ч хэлээ би юу ч хийсэн энэ сэлэм намайг эзнэ гэж хөлөөн зөвшөөрөхгүй байгаа гэж Пин эзэгтэй санаа алдав. Хөлөөн зөвшөөрөхгүй байгаа гэж Юан чухал царай гарган амдаа бутналаа. Шавха тэрнийг нь харчгаад Пин эзэгтэй тандан нэгэнт лангуун дээр байгаа юм чинь зарна үсттэй. Түүний асуултыг сонссон Пин эзэгтэй шуудхан толгой төхөж тийм ээ. Танд зүгээр бол би үнд үүсэх зүйлээр л солимоор байна. Пин эзэгтэй эмээсэн янзаар хариулах ба Шавха түүний зүрхэнд орчихсон байсан юм. Тэр үед Шавхагийн яах гэж байгааг ойлгон хэлэх үггүй болов. 88 дугаар анги сүнслэг зэвсгийг солилцсон нь. Шавха арай чи гэж Юан гайхшран харна. Шавха толгой төхөд Юан ахын сэлмийг барьж үзхийг хүсэж байгаа мэт харагдсан. Бас Шавха Юан ахыг ирээдүйд гайхалтай нэгэн болох учир хөрөнгө оруулах ёстой гэж бодож байна. Би энэ сэлмийг барьж үзхийг хүсэж байгаа ч авна гэдэг арайч гэж Юан бодолсон царай гаргав. Гэхдээ Юро инээмсэглээд дараахан цагт хэрэггүй ахаа. Та бусдыг хуурч болгох намайг чадахгүй шүү. Та энэ сэлмийг хүсэж байгааг мэдэж байна. Бас та бол зохистой хөрөнгө оруулалт. Юро чи гэж Юан дүүрүүгээ түүнийг барьж өгсөнд толоос ихсэрнэ. Юаны татгалцсан шалтгаан бол маш их үннээс нь болсон юм. Тэгээд оронд нь юу хүсэж байна төстэй зүйл үү гэж Шавха Пин эзэгтэйгээс асуув. Үндэ бол би өөрөө ашиглаж болох адилхан сүнслэг зэвсгээр солихыг хүсэж байсан юм. Гэвч би энэ сэлмийг 500 жил хадгалахад олон хүмүүс сонирхож байсан ч ганцхан ч сүнслэг зэвсэгтэй байгаагүй. Харин чи сүнслэг зэвсэг өгөхгүй байлгүй гэж Пин эзэгтэй санаа алдав. Зэвсэг гинэ Шавха сүнслэг зэвсэг байхгүй ч олон зэвсэг бий гэж Шавха өөртөө байгаа зэвсгүүдээ нэг нэгээр нь газар шидлэх ба 10 гаруй зэвсэг болсон юм. Ганц Пин эзэгтэй ч биш, Юан болон Юро түүн рүү алмааран харна. Түүнд хэрэг зэвсэг байгаа юм бэ? Энэ бүгд гэж Пин эзэгтэй тэрхүү зэвсгүүдийг гарах эрчмийг мэдрээд догтлон хэлв. Энэ бүгд төгс чанарын ариун английн зэвсгүүд хүснээ сонгоод ав гэж Шавха 50-аар хэлв. Нэгэнт Шавха Юанд энэ зэвсгүүдийг өгөхөөс хойш түүний хэрэглэх зэвсгээр солиход асуудалгүй байсан юм. Ариун английн зэвсгүүд гэж Юро амаа дарна. Эдгээр зэвсгүүдийн ганцхан л байхад бүх тоглогчдыг алмааруулах зүйл атал түүний өмнө шалан дээр 10 гаруй зэвсэг хэвтэж байхаа ба интернетд энэ талаар бичсэн ч гэлээ хинч итгэхгүй байсан юм. Хэсэг чимээгөө зогсож байсан Шавха яасан хангалтгүй байна уу? Хэрвээ чи сонгож чадахгүй байгаа бол би бүгднгээр нь солилцохой. Хүлээгээрээ би зүгээр л хэлэх үггүй болсон юм. Эдний нэг нь л гэхэд дор иж 500 сая болох байтал ганц сүнслэг зэвсгээр 10 гаруйг солих гэж үү? Энэ яг л намайг өөрийг чинь ашиглаж байгаа мэт санагдуулж байна гэж Пин эзэгтэй хэлв. Тийм бол юугаар солих гэсэн юм гэж Шавха асуух ба түүний шийдвэрийг гаргаж өгөхгүй байгаад нь залхаж эхэлж байв. Тэгвэл би энэ 3 ариун английн зэвсгийг авъя гэж Пин эзэгтэй газар хэвтэх 3 зэвсгийг сонгож аваад хэлв. Ойлголоо гэж Шавха толгой тохих ба сүнслэг зэвсэг үнэлж баршгүй зүйл учир Пин эзэгтэй бүгдийг нь авна гэсэн чи Шавха зөвшөөрөх байсан юм. Пин эзэгтэй сонгосон зэвсэг авсны дараа Шавха үлдсэн зэвсгээ хураав. Тэр үед Пин эзэгтэй лангуунаас тэнгэрийг захирагчийг гаргаж ирээд Юанд өгөөд 8-9-нд баярлалаа хүндэт зочд минь. Энэ тэнгэрийг захирагч гэж Юан амдаа бухнах ба сэлэм Юаны 2 гарыг нийлүүлснээс журт бас
маш хүнд учир Юан арай хийм барина. Энэ миний төсөөснөөс ч илүү хүнд юм гэж Юан уулга алтлаа. Наад зэвсэгч нь мянган жин хүнд бас чамайг эзнээ болгоогүй байгаа учраас юм шүү дээ. Хэрвээ чамайг эзнээгээ зөвлөлийн зөвшөөрөх юм бол үдшиг л хөнгөн болчихно гэж Пин эзэгтэй хэлв. Тэгээд үргэлжлүүлэн бас нэг зүйл байна. Чамайг нөгөө сүнслэг зэвсэгчийн эзнээ гэж зөвлөлийн зөвшөөрсөн үү? Яасан тэр хамаатай гэж юу гэж Юан түүнээс асуув. Гэж толгой дохиод үргэлжлүүлэн ихэнх хүмүүс хүчрхийг сүнсгүй л бол ганц л сүнслэг зэвсэг хэрэглэдэг. Гэвч хоёр сүнслэг зэвсгийг ашиглах чадвар байлаач сүнслэг зэвсгүүд хангамжаа булаацалтаж биетэйгээ харшилдаг. Хангамж гэж Юан гайхаа асуув. Сүнслэг зэвсэг эзэнтэйгээ хамт хүчтэй болдог. Тиймээс тэрхүү туршлагаа хоёр хуваах болно л гэсэн үг гэж Пин эзэгтэй тайлбарлав. Би ингэн гэж мдэггүйч би одод тавцалтай холбоо тогтоочихсон. Үүнээс болж тэнгэрийг захирагчийн эзэн болж чадахгүй бол хэцүү л юм гэж Юан хэлв. Яг уу оролдоод үзэж болно шүү дээ. Хэрвээ болохгүй бол би буцаагаад авч болно. Санаа бүү зов Юан ха. Тань шиг авьяастай хот хоёр сүнслэг зэвсэг ашиглахад асуудалгүй гэж Шяохо хэлв. Тийм шүү хаа. Өөргөө битгий дутуу үнэл гэж Юров түүнийг зоригжуулав. Юан толгой дохиод тэнгэрийг захирагчийг газар тавиад хуруугаа од тавцлаар зүсэн цусаа тусав. Түүний цус сэлмэнд хүрэхэд чичирч эхлэх ба ганц сэлэм түүний цусанд хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд Пин эзэгтэй ч бас чичирч эхлэв. Энэ үнэрчин гэж Пин эзэгтэй өөрөө ирэхгүй бодож эхлэв. Тэр үеэр газар хэвтэж байсан сэлэм агаарт хөөрөв. Тэнгэрийг захирагч од тавцалтай адил хариу үйлдэл үзүүлэхэд Юан догдолж эхэллээ. Одоо тавцалч бас чичирч эхлэх ба тэнгэрийг захирагчтай харилцаж буй мэт харагдана. Хэдэн минутын дараа хоёр сүнслэг зэвсэг хөдөлгөөнгүй болов. Удалгүй. Баяр хүргэе. Тэнгэрийг захирагч таныг эзнэрээ хүлээн зөвшөөрлөө. Тэнгэрийг захирагч төвшин 0. Ангилал сүнслэг зэвсэг. Хөгжих хурд маш удаан. Шаардлага тодорхойгүй. Тайлбар сэлмийн эзэн хааны ашиглаж байсан номогт зэвсэг. Өчиг хөнгөн эсвэл маш хүнд болно. Болчихлоо гэж Юан гинэт баярлан орилов. Баяр хүргэе Юан хаа гэж Шяохо хэлв. Харсан уу танд хийж чадахгүй юу ч байхгүй гэж Юров инээмсэглэн хэлв. Гэвч тэдний тэмдэглэж байтал Пин эзэгтэй Юан руу ойртов. Юу болсон? Пин эзэгтэй гэж Юан түүний маш ойрхон ирэхэд нь асуув. Уучлаарай би өөрийгөө барьж чадахгүй гэд Пин эзэгтэй Юаны зүссэн гарыг барив. Гэж Пин эзэгтэй догтлсон шинжтэй дуу алдаад Юаны цус гожиж буй хурууг амрууга хийлээ. Пин эзэгтэй гэж Юан уулга алдах ба гараа татах гэж оролдох боловч Пин эзэгтэй сүнслэг агуу мастер учир түүнийг үл зогсооно. Пин эзэгтэй түүний хурууг хөхөх бөгөөд цусын сорж байгааг Юан мэдэрч байв. Ахад минь юу гээд байгаа юм гэж Юровч бас чангаар уулга алдав. Гэвч Пин эзэгтэй ховстуулсан мэт тэдний үл тоон Юаны цусыг сорсон хэвээр л байв. Юан хас хол гэж Шяохо хөмсгөө зангидын хэлэх ба гараа далайж Пин эзэгтэйг Юанаас холдуулав. Ашгүй дээ хуруу минь байна гэж Юан санаа алдах ба хуруу нь Пин эзэгтэй шүс болчихсон байв. Хэсэг хугацааны дараа Пин эзэгтэй гинэт тухайн орж юу хийснээ мэдээд нүүр нь улааж газар сүрдөөд намайг уучлаарай. Сая юу болсныг би өөрөө ч ойлгохгүй байна. Чиний цус намайг татаж би өөрөө ирэхгүй л амлаж байна. Би албаар тэгээгүй шүү. Миний цусаа гэж Юан өөрөө нойтон урууг харав. Яагаад миний цус түүнийг татна гэж Пин эзэгтэй цус хорогч биш л бол үүнд тайлбар алга. Гуй надад тэтгэж би үнэхээр сая юу болсныг мэдэхгүй байна гэж Пин эзэгтэй үргэлжлүүлэн өршөөл ирэв. Зүгээр дээ би зүгээр л гайхсан юм гэж Юан инээмсэглэн хэллээ. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 89-р анги. Галт шууны цус. Та үнэхээр зүгээр юу анхаа гэж Шяохо түн санаа зовон асуув. Тийм ээ би гимтээгүй. Тэр миний цусыг сорсон гэж Юан хариулв. Цусыг ч сорсон гэж Юро гайхан өвдөг сүгдэж буй Пин авахараа харав. Ямартай ч энэ талаар мартаад үлдсэн нэг зүйлээ харцгаая гэж Юан удалгүй хэлв. Одоохон хүнд зочид минь гэж Пин авахаа хурууга хавсархад сүүлийн лангуун доторх зүйл харагдаж эхэллээ. 3 дахь эрдэнэс харагдаж эхлэхэд Юан болон Юро гайхшрав. Энд чинь хаш уудуу гэж Юан буруу хараагүй байгаа гэж бодон лангуунд ойртон харав. Энэ зүйлээс үгээр хэлэмгүй зүйл мэдрэгдэж байв. Энэ юу вэ гэж Юро асуув. Энэ хаш ууд дотор жинхэнэ эрдэнэс байгаа. Үүн дотор нэг тосол цус байгаа гэж Пин эзэгтэй хариулв. Цусаа тийм ээ. Энэ жирийн нэгэн цус биш. Домогт ариун араатны галчууны цус гэж Пин эзэгтэй инээмсэглэн хэлв. Галчуу тэгэхээр энэ дотор галчууны цус байгаа байх нэ гэж Шяохоч бас сонирхох ба галчуу их ховор араат юм. Тиймээс энэ бол жинхэнэ галчууны цус гэж эзэгтэй толгой төхөв. Галчууных гэж яаж мэдж байгаа юм? Мэдэх арга байгаа юм уу гэж Юан асуув.
байгаа галч ууны цусыг шуудхан хүртэх арга бий. Гэхдээ ганц тусал үлдсэн учраас дэмий үрсэн хэрэг болно. Гэхдээ тэгж шалгалгүй нотлох зүйл бол галч ууны цусыг өөрөө өгсөн юм гэж Пин эзэгтэй тэдэнд хэлв. Юу? Чи галч уутаа таарч байсан гэж юу? Гэж Йоан нүдэн томорч ирээд асуулаа. Үгүй би уулзаагүй. Энэ цус олон үе дамжиж ирсэн юм. Миний үг дээдс үүнийг галч уунаас авч байсан юм гэж Пин эзэгтэй толгоос хэсрэв. Тийм үү? Тэгвэл энэ галч ууны цус ховроос гадна маш хэрэгтэй юм гэж Юров асуув. Мэдээж байгаа. Галч ууны цус олон үйлчлэгээтэй гайхамшигтай бэлтгэл гэсэн үг. Ганц тусал байхад л хагас үхтлийг амь оруулж ямар ч өвчин болон гэмтлийг эмчилж тасалсан үе мөчийг ч бас эргэн ургуулдаг. Тэрнээс гадна насч бас уртсах ба ямар галч ууных гэдгээс хамааран игэл хүнийг тулаанч болголгүй 10,000 наслуулчих болно. Ямар ч өвчин гэмтлийг эдгэн гинэ гэж Йоан чухал царай гаргах ба түн санаа орж ирв. Төгс төгөлдрийн тунгалаг шингэн миний жинхэнэ биед нөлөөлсөн юм чинь энэ цусч бас миний өвчнийг эдгэх болов багахан боломжлогоол ямар ч үнээр хамаагүй үнийг авмаар байна. Нөгөө энэ галч ууны цусаа юугаар солимоор байна гэж Йоан асуув. Чи энэ цусыг хүсэж байгаа гэж юу? Гэж Пин эзэгтэй түүн рүү гайхан харах ба Шавха болон Юровч бас адил харна. Яагаад түүний галч ууны цус хэрэгтэй гэж тийм ээ гэж Йоан толгойд өгөв. Би сайн мэдэхгүй байна. Над олон санал тавьж байсан ч ганцхан ч миний сонирхлыг татж байгааг учраас надад бодсон зүйл алга. Бусад ариун английн зэвсгүүд яаж байна? Шавха бүгдийг нөгөөе гэж Шавха түүнд гинтхэн хэлв. Шавха Йоан анх удаага ингэж юм хүсэж байгааг анх удаага харсан учраас чадлаараа туслахыг хүсэж байв. Уучлаарай гэхдээ би өөр зүйл сонирхож байна гэж Пин эзэгтэй түүнээс уучлалт гуйв. Чи юу хүсэж байгааг хэлэхгүй бол бид яаж 8 их хүлээ гэж Юров хөмсгөө загтан хэлв. Би энэ цусыг юугаар солих талаар бодож үзээгүй ч харин одоо бол бодсон юм байна гэж Пин эзэгтэй сандрангуй хэллээ. Йоан руу харав. Яасан гэж Йоан түүнийг өөрлөө нь харж байгааг хараад гайхах боловч юу хүсэж байгааг нь удалгүй ойлгов. Чи миний цусыг хүсэж байгаа гэж юу? Пин эзэгтэй шуудхан хариулгүй хэсэг чимээгүй эсгэнгээ ичингүүрийн толгойд өгөв. Ойлголоо хэрэгтэй юм гэж Йоан шуудхан зөвшөөрч намайг алчихгүй л хүснээр ав. Үнэхээр үү гэж Пин эзэгтэй догтлон түүний нүдэнд одод түгэн. Аха та үнэхээр гэж Юров түүнд үл итгэн асуув. Жинхэнэ галч ууны цусыг энгийн тусаар солих нь үнгүй шахам олж байгаа мэт боловч түүнд нэг л с ижигтэй санагдчих байлаа. Тийм ээ зүгээр эргээд төлжчихэн шүү дээ гэж Йоан толгойд өгөв. Тэгээд Йоан Пин эзэгтэй хандан миний цусыг яаж авах юм? Нөгөө би чиний биеэс шууд сорох талаар бодож байлаа. Шууд биеэс сорноо гэж Йоан айсандаа салганаж эхлэв. Галч ууны цусны төлөө төвчих хэрэгтэй гэж Йоан дотроо өөрийгөө зоригжуулаад толгойд тохив. За илүү гээд Йоан өөрийн гараа өгөн түүнд өгөв. Түүний гарыг харсан Пин эзэгтэй өөрөө ирэхгүй булбраа уруулаад олооно. Тэрийг нь харсан Йоан улам имэж эхлэх ба Пин эзэгтэй цус сорогч мэт санагдчих эхлэв. Хэрвээ Йоан хахад сэжтэй зүйл хийх юм бол би өмнөх шигээ бие барихгүй шүү гэж Шавха хөмсгөө зангитан түүнд анхааруулв. Тэгж зүрхлэхгүй гэж Пин эзэгтэй эмээсийн янзтай хэллээ. Яагаад бид илүү тухтай газар очиж болохгүй гэж Пин эзэгтэй Йоанд санал болгов. Йоан толгой тагсны дараа Пин эзэгтэй намайг дагаарай. Удалгүй тэд 6 давхарт байх Пин эзэгтэй хувийн өрөөнд орж ирэв. Орон дээр суув гэж Пин эзэгтэй том улаан орлоо заав. За гээд Йоан шуудхан орон дээр суув. Пин эзэгтэй түүний хажууд суухад Юров болон Шавха тэднээс 2 метрийн зай зогсоно. Бэлнэ үү гэж Пин эзэгтэй түүнээс зөөлөн асуув. Йоан шуудхан толгой тохиж алгаа зүсгэд шуудхан цус урсаж эхэллээ. Пин эзэгтэй шуудхан түүний цус урсах шарахыг долоож эхлэх ба ганц ч тусал цус газар үл унгана. Йоаны цусыг сорох мэт Пин эзэгтэй эротик чимээ гарах ба түүний яагаад ч юм Йоаны цус их амттай санагдаж байсан юм. Тэр үед Йоан байдгаараа 50 байх гэж хичээх ба түүний шарахыг Пин эзэгтэй нохоо шиг долоохон түүнийг өдөөнө. Яагаад тэр тэгтлээ ахын цусанд дурлаад байгаа юм бол эсвэл хүний дүрд тоглож буй цус сорох ч юм уу гэж Юров Шавхагийн чихэн чивнэ. Шавха толгоос хэсрээд үгүй тэр цус сорогч биш. Харин түүнийг яагаад Йоан ахын цусыг уугаад байгаа тал дээр Шавхад бодож буй хідэн зүйл байна. Йоан ахын цус магадгүй бусдыг татдаг нөлөө бий байж магадгүй. Байж болно гэж үү гэж Юров гайхан асуув. Шавха толгой тохиод энэ ертөнцид олон төрлийн цусны төрөл бий. Бас тэдний дунд хүчрэхэг үгээр хилэмгүй нөлөөтэй ч бий. Араатнуудыг хүчрхүйжүүлдэг цусны төрөл болон эрдэнсийг сайжруулдаг цусны төрөл ч юм уу. Хөөх гэж Юров ганц тусал цусны хийж чадах зүйлийг сонсоод уулга алдлаа. Гэхдээ ахын цус хүнд нөлөөлдөг юм бол яагаад бидэнд нөлөөлөхгүй байгаа юм гэж Юров асуув. Магадгүй ийм
зарим хүмүүст илүү сайн үйлчлдэг шиг зарим хүмүүст илүү нөлөөлдөг байж болох юм гэж Юров толгой төхөв. Олон минутын дараа Йоаны толгой эргэж эхлэхэд тэрээр пинг эзэгтэй мөрөн дээрээ дараад би хязгаартай өрсөн болтой. Өшөө илүүс хорох юм бол би цусны дутагдлаар үхэх нь. Аах. Удалгүй пинг эзэгтэй түүний алганаас уруулаа салгаад амттай зүйл уусан мэт уулгаалтна. Баярлалаа хүнд зочин минь. Би яагаад чиний цусанд тэгтлээ шунж байгаагаа мэдгүйч би ханчглаа гэж пинг эзэгтэй түүнд хэлв. Гэвч Йоан шуутхан хариулсангүй. Хүндэт зочин минь гэж пинг эзэгтэй яагаад Йоан түүн рүү тэгтлээ ширтээд байгааг гайхан асуув. Чиний нүдний өнгө өөр болчихлоо гэж Йоан саяхан бор байсан нүд шаргал болсон байгааг хараад хэлв. Түүний үгийг сонсоод пинг эзэгтэй сандран шуутхан толны өмнө очив. Алтан шаргал. Үнэхээр алтан шаргал байна гэж пинг эзэгтэй дуу алдахад тэр цочирдох нь тэр. Ха. Эргээд ирчихлээ. Миний хүч эргээд ирчихлээ. Хүчээ гэж Йоан бодилсан байдалтай хөмсгөө зангидна. Түүний юу яриад байгааг сонирхно. 9-р анги. Галт шувуу. Гайхамшиг миний хүч эргэн ирж байна. Ха гэж пинг эзэгтэй нүдээ алтан шаргал болсон байхыг хараад жоохон үхчихийг баярлана. Тэр үед нь Йоан тэр хэд түүний зог тусан ажина. Юундаа ингэтлээ баярлсан юм бол хүч нь эргээд ирсэн гэж юу гэсэн үг юм? Сүнслэг агуу мастер юм байж. Нөгөө чи зүгээр үү гэж Йоан гинтхэн асуув. Гэж пинг эзэгтэй шуутхан Йоан руу харах ба түүнийг харж байгаа нэг л өөр байв. Шуутхан Йоан дээр очин урд нь өвдөглөж тухай гантиг шаланд хүргэн мөргөж эхлэв. Хүндэт зочин минь үгүй залуу эзэнтэй миний хүчийг багахан ч болохоос сэргээж өгсөнд баярлалаа гэж пинг эзэгтэй түүнд хэлнэ. Би үнэхээр ойлгохгүй байна гэж Йоан толгоогоо майжангаа хэлв. Үннийг хэлэхэд би хүн биш ариун араатан галчуу гэж пинг эзэгтэй хэлв. Чи галчуу гэж үү гэж Йоан дуулгаалтав. Үгүй байлгүй дээ гэж Юров болон Шеохач бас балбагдлаа. Тийм ээ зарим нэг шалтгаанаас болж миний цус хараагдаж хүч маань үгүй болсон учраас хүн шиг амьдарч байсан юм. Би ийм байдалтай 10,000 гаруй жил амьдарсан гэж пинг эзэгтэй 10,000 жил нууцлсан нууцаа дэлгэв. 10,000 жилээ гэж Йоан цочирдлоо. Тэгэхээр хүч чинь эргээд ирсэн юм шүү. Болж дээ гэж Йоан инээмсэглэн хэлв. Тийм ээ. Гэхдээ маш бага хэсэг нь эргэж ирсэн. Мөн хараал одоо ч миний биед байгаа нь мэдрэгдэж байна гэд пинг эзэгтэй санаа алдав. Тэгээд пинг эзэгтэй толгоогоо өргөн Йоан руу хараад гэхдээ залуу эзэнтэй таны цус намайг энэ хараалаас чөлөөлнө гэдэгт итгэж байна. Миний цусаа гэж. Тийм ээ. Яагаад ч юм би таны цусанд автаж бас хараал суларсныг мэдэрч байна. Тиймээс таны цус хараалыг үгүй хийх байх гэж пинг эзэгтэй хэлв. Тиймээс залуу эзэнтэй над танаас тусламж хүсэж байна. Намайг энэ доод ертөнцид 10,000 жил хорьсон энэ хараалыг үгүй хийж өгвөл би хүссэн бүхнийг чи хийж өгье. Хэсэг чимээгүй байснаа Йоан. Хэрвээ миний цус үнэхээр хараалыг чинь тайлж чадах юм бол би дуртай ядсаа өгье. Гэвч миний цус төлчих гэж хугацаа шаардна. Бас надад хүлээж байх цаг байхгүй. Чиний хараалыг тайлахад хэр их цус хэрэгтэй хэн мэдлээ. Тийм шүү. Йоан худахгүй тэнгэрийн шатны сорилтонд орно. Энэ жижигхэн газар байнга байхгүй гэж Шеохо хошуу нэмв. Тэнгэрийн шатаа гэж пинг эзэгтэй түүн рүү гайхан харж байснаа дуугаа хураав. Чи зүгээр үү гэж Йоан түүний чимээгүй минут гарan болчоор нь асуулаа. Хэсэг чимээгүй байснаа пинг эзэгтэй. Залуу эзэнтэй хэрвээ та энд үлдэж чадахгүй юм бол би хараалаа тайлах хүртэл таныг дагая. Би хувиа хичээсэн зүйл гоох гээгүй юм шүү. Энэ дэлгүүр байгаа бүх зүйл бол би залуу эзэн болон таних болог. Та намайг дагуулж яван цусаа үе өгч байх юм бол миний бич вэ энэ бүх эрдэнэс ч вэ хүснээ хийж болно. Энэ дэлгүүрийн бүх эрдэнэсээ гэж Йоан цочирдох ба цусаа хуваалцаад энэ эрдэнэстэй болно гэдэгтээ итгэж өгөхгүй байв. Надад хэрэглэхгүй тийм олон эрдэнэс хэрэггүй бас цул талыг минь ашигламааргүй байна. Надад ганц галчууны цус байх хангалттай гэж Йоан зөөлнөр инээмсэглэв. Түүний нүд цохлон инээмсэглийг хараад пинг эзэгтэй түүнд бүхийн баярлалаа залуу эзэнтэй. Залуу эзэнтэй таны цуснаас ахаад авч болох уу? Ганц туслах болно. Йоан толгой дөхөж гараа сунгав. Пинг эзэгтэй түүний гарыг барьж шарахыг нь олов. Хормын дотор түүний шарх айнаж удалгүй түүний урд мэдээлэл гарч ирлээ. Галт шуу тантай төр гэрээ байгуулах хүсэл тавьж байна. Залуу эзэнтэй намайг пинг Юшиан гэдэг. Пинг гэхэд болно. Миний хараал арилах үртэл залуу эзэнд үнчээр зүтгэхээ амлаж бүх тушаалыг чинь гомдлохгүй биелүүлэх болно. Бас миний биеийг хүснээр ашиглаж болно. Залуу эзэн намайг хажуудаа байлахыг зөвшөөрч байна уу? Тийм ээ зөвшөөрч байна гэж Йоан толгой тохих ба өөр хүчтэй нэгнийг хажуудаа байлгах нь түүнд ашигтай тул зөвшөөрөв. Та галт шууг өөрийн зарц болголоо.
Нэр Пинг Юшян. Зарцын ангилал ариун, эзэн Юан. Зэрэглэл 9-р төвчний сүнслэг агуу мастер. Өв байхгүй. Цусны төрөл эртний галчуу. Махбод бүхшгүй мөнхийн гал. Галчууны гал ангилал тэнгэрлэг мэрэгсэн төвшин 5. Дээд мэдрэхүй ангилал тэнгэрлэг. Энерги бэхжүүлэлт ангилал газар. Нисэх ангилал газар. Бүхшгүй гал ангилал ариун. Галын эсэргүүцэл ангилал ариун. Хараагдсан цус ангилал үл мэдэгдэх. Баяр хүргэе. Та ариун араатныг зарцаа болгосон учраас ариун араатныг сургагч онцгой цол хүртлээ. Түүнийг зарцаа болгосны дараа бүх тоглогчид харагдахуйц том мэдэгдэл тэнгэрт гарч ирэв. Баяр хүргэе. Тоглогч Юан ариун араатны зарцтай болсон анхны тоглогч боллоо. Түүний мэдэгдэл удалгүй дэлхийд даяар шуугаанд тарж эхлэв. Тэр үед Юро болон Шевхо алмаар нь зогсно. Ах галчууг зарцаа болгочихлоо гэж үү? Гэж Юро зөөлнөөр амдаа бухтнах ба Юан татархын зэрэгцээ дэлхийг донслох бас нэгэн гавьяа байгуулсанд нь бахархаж байв. Харин Шевхо тавгүй санагдаж цээжинд нүгээр хилэмгүй зүйл мэдрэгдэж түүнд чухал зүйлээ алдсан мэт санагдана. Баярлалаа залуу эзэнтэй гэж Пинг Юшян босож ирээд гинтхэн Юаны хацар дээр өнсөв. Аа гэж Юро тэднийг нь харчаад чангаар өрлөв. Удалгүй Юан чамайг Пинг гэж дуудаж болно гэсэн баха. Чи намайг дагах юм бол энэ дэлгүүрээ яах юм? Тиймээ залуу эзэнтэй намайг хүснээрээ дуудаж болно. Харин галчуунд яваажин найдаж орхих хүн байхгүй учраас хаахаас өөр арга алга гэж Пинг Юшян хариулв. Ойлгомжтой. Ингээд галчууны цус мэ залуу эзэнтэй галчууны цус гэд Пинг Юшян түүнд галчууны цус агуулж буй хаш уутыг өгөв. Аа чи галчуу юм чи энэ чиний цус уу гэж Юан гинтгэ асуув. Тиймээ залуу эзэнтэй ингэж Пинг Юшян толгоон тохиод үргэлжлүүлэн гэхдээ энэ цусыг хараал хүрэхээс өмнө авсан учраас одоогийн минийх биш гэж болно. Хараалыг ямар нөлөөтэй юм гэж Юан түүнээс асуув. Миний хүчийг лацдаж хичнээн бясалгаад дараагийн төвшөнд хүрч чадахгүй байгаа учраас би мянган жил сүнслэг агуу мастер чигээрээ байна. Дээрээс нь миний цус хязгаарлагдаж хүн төрхөнд минь байгаад байгаа учраас хараал хангалттай сулрахаас нааш эргэн галчууны төрхөнд орж чадахгүй. Тэгэхээр чи одоо багаасаа илүү хүчтэй байгаа гэсэн үг үү гэж Юан үргэлжлүүлэн асуув. Тиймээ залуу эзэндээ би дээд ертөнцид төрсөн учраас миний жинхэнэ хүч одоо байгаагаас минь илүү. Би энд байгаа шалтгаан бол дээд ертөнцид энэ хүчээ амьд үлдэж чадахгүй учраас юм гэж Пинг Юшян толгойд өгөв. Гэхдээ хараал сулрах бүрт чиний хүч эргэн ирнэ. Тиймээс одоо бол танд олигтой тусалж чадахгүйч хараал суларч хүчээ баг багаар эргүүлэн авахд танд илүү их тус болж чаднаа. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас